Тэгэхээр энэ нууцхан сэдв байхгүй юу? Маш нууцхан. Бүр хинч ярьдаггүй. Ярьсан хүн нь харин гаж донтой, заваан, зэвүүн, хогийн, нийгмийн хогшаар гэдэг нэршилтэл орно. Тэгэхээр энэ чимээгүй сэдв дээр нээлттэй байх гад хичээж байгаа өсвөр насны дүүнер маань бэлгэвч авах гад оронгууд өгөхгүй байх яг тэр сонио хандлага, тэр сонин бодол тэрийг өөрчлөх хэрэгтэй. Хүн болгон авах ёстой. Хүн болгон авахд нээлттэй байх хэрэгтэй. 18-аас 35 насныхны дунд бэлгийн замын халдвар төвчин нэмэгдэж байна. Он гарснаас хойш улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдвар төвчний 4883 тохиолдол бүртгэгджээ. За сайн байцгаана үзэгчдээ, хүний эрхэнд бол iOS цэгийн сайт тэрэн зочнороо та бүхэнтэйгээ уулзж байна. За бид энэ удаагийнхаа тэрэн зочин буландаа за бэлгэжний зөв зохистой хэрэглээг залуус одоо сурчлах юм зорилготой контент хийж буй ютубер Санчирыг урлаа. За тэгэхээр юуны төрөнд Санчир бас манай үзэгчдэд бас өөрийгөө танилцуулаач. Ер нь Санчир ютубер гэдгээс өөрөөр те ер нь яг юу хийдэг юм бэ? За миний хувьд бол яг контент бүтээлтэй болон яг өөрийнхөө сонирхлын дагуу аяллыг бол хийдэг байгаа. Нийт 12 аймгаар аялсан. Тэгээд үргэлжлээд Монгол улсаа үзэх яг тэрхүү гайхалтай гой сонирхлынхаа төлөө явж байгаа. Тэгээд тэрүүнийхээ хажуугаар аялж авах хугацаанд өөрийгөө хөгжүүлэх олоол мэдээллүүдийг судлаад явж байгаа үедээ яг энэ бэлгэвч гэдэг сэдвээр Монгол улсад маань дуу хоолойгоо өргөх хүн байдаггүй юм байна да, хэлэх ёстой юм байна да гэдэг талаар бодоод энэ талаар контент хийж эхэлсэн. Бэлгэвчтэй холбоотой хамгийн сайн мэддэг зүйл. Зарим нь амар зузаан, зарим нь амар юм гээ. Гоё хариулт. Өөр Зарим тогроод, зарим шүн гэрэлцдэг. Яа, за баярлаа. Мэдхгүй байна. Үгүй юу ч мэдхгүй шүү дээ. Маш хамгаалагч юм болов залуу хүмүүсийн хамгаалалт. Яг зөв хэрэглэх дараалал мэдгүй. Мэдгүй. Бод хамгийн сайн мэддэг зүйл. Гүй. Цоор бол аюул байгаа. Наа яг зөв. Үсээгөө жирэмсдэг. Яг зөв. Өөр Үлээх юм уу, хагалт юм уу? байж болно шүү дээ. Жирэмслэхээс хамгаалт. Хамгийн сайн хамгаалт юм болоо. Тэгээ халдвар төвчнүүдээс хамгаалдаг. Тэгэхээр энэ талаар илүү сайн мэдлэгтэй байхын төлөө хамтдаа явцгаая. Бэлгэвчтэй холбоотой хамгийн сайн мэддэг зүйл. Бид хэдэн контентийг одоо ингээ гаргасан байна. Тэг ер нь яг хүмүүсийн нийтлэг хандлага ер нь ямар байна? Ямар юм сэтгэлдлүүд ер нь ирж байна? За хамгийн ихний контентууд дээр бол хүмүүс амар сөрөг хандлагатай байсан. Юу яриад байгаа юм бэ гэдэг хандлага байсан бол явах цаг хугацаа явсны хэрээр хүмүүс маань илүү эрг болоод нэрээ энэ сэдв дээр чинь бид нэр алдаад байгаа юм байна штэ гэдэг талаар илүү таньж эхэлсэн. Монгол улсад яг жилд яг энэ хүсээгүй жирэмслэлт гэдгээс болж 7018-аас доош насных шүү. 18-аас доош насны 7000 өсвөр насны охид хүсээгүй жирэмслэлт өртөж байна. Тэгээс цаашлаад аваад үзэх юм бол бэлгийн замын халдвар төвчнөр зөвхөн бэлгийн замын халдварт гэдэг ангилал донд нь л 16 мянган хүн байх жишээтэй. Тэгээ ингээд бодоод үзэх юм бол жилд Монгол улс маань 3 сая хүнтэй гэж үзэхэд жилд 0.60% нь бэлгэвч гэдэг энэ жижигхэн сэдвийг мэдхгүй болгоос алддаг. Тэгээ яг энэ дээр алдсаар байгааг нь би харчаад ягаад энэ дээр дүүнерт айлж болохгүй гэж. Би өөрөө эргүүлээ бодсон байхгүй 10 жилд надад яг энэ бэлгэвчний талаар ярьж өгсөн билүү? 10 жил бэлгэвчний талаар би мэдлэгтэй байж чадсан билүү гэж бодсны эцэс үнэхээр яг энэ талаар хүмүүс ярьдаггүй юм байна. Тийм учраас энэ талаар дүүнер минь, найзууд минь алдсаар байна. Тэгвэл би яагаад энэ зүйлийг хөгжилтэй ч хамаагүй гаргаж болохгүй юм гэж бодсон. Тэгээ анх би ингээд зүгээр бэлгэвч гаргаж ирээл бэлгэвчийг хэрхэн зөв углах вэ гэсэн чинь хүмүүс бүр амар гайхал. Юу яриад байгаа юм бэ? Мэдрэл мот юм уу? Бүр эрүүл мэндийн талаар үйлчилгээ үзүүлдэг, эрчүүдийн эмнэлэг, тийм халдвар төвчөнтэй холбоотой эмнэлгүүд өөрсдөө тэр талаар ярьж чадахгүй миний видео хүртэл хуулаад ширлээ тавьчихсан байх жишээтэй. Тэгэхээр энэ сэдвээс яагаад тэр инженер нь хүртэл хичээд байгаа юм болов гэдэг бодлыг яг тэр жижигхэн агшинд анзаарсан. Тэгэд эхний видеогоо гаргаад яг мэдээш яг ингээ ширээн дээр суугаа хүмүүс рүү ингээ хандаад ярих юм бол хүмүүс бол амар сөргөөр ойлгох юм байна. Харин би хөгжилтэй мөртлөө цаана дад агуулга нь ийм зүйл байдаг шүү. Энэ зүйлийг танаараа, энэ зүйлтэй хамт байгаараа, энэ зүйл чиний амьдралын хамгийн чухал яг тэр агшнуудыг чинь илүү утга учиртай байхад чинь нөлөөлнө. Харин энэ зүйлгүйгээр бол чиний тэр утга учиртай агшин чинь өөрөө хар бараанаар хэцүүгээр иргэнэ. Тэгэхээр хүсээгүй жирэмсэл гэдэг зүйлээр өртөж байгаа тэр жоохон охтууд ихэнх нь яг тэр зүйлээс болоод маш том шарахтай үлддэг. Тэгээ бэлгийн замын халдвар төвчин чи идгэх болон идгэхгүй гэсэн олон төрлүүд байгаа болохоор тухайн хүмүүс маань амьдралаараа хохирох яг тэр нөхцөл байдал нь үүсэж байгаа. Тэгэхээр энэ талаар маш сайн мэддэг байгаасаа гэж хүсэж байна. Ер нь ингээ контент хийх явцад ажиглаж байхад монголчуудын яг одоо бэлгэвчний зөв хэрэглээтэй холбоотой мэдлэг ер нь яг ямар түвшинд байна вэ?
миний анзаарсан болон яг найзуудаасаа сонссны хувьд хэлэхэд бол маш муу. Жишээ нь бэлгэвчээ эргэлзээд цонхоор шиддэг. Тэгээд за зүгээр л наад захын зүйл нь бэлгэвчээ хэрхэн зөв углах вэ гэдэг талаар мэдэхгүй. Хамгийн энгийн жишээ нь зүгээр л бэлгэвчээг аваад савлгаа болон хугацааг нь харах хэрэгтэй байдаг. Харин манайхан бол тэрний талаар мэдлэггүй байдаг. Одоо жишээ нь бэлгэвчийг бид бүхэн керманда авч явдаг, төрөвчөндөө авч явдаг. Энэ хүртэл өөрөө буруу байдаг. Бэлгэвчний зөв зохистой хэрэглээ гэдэг нь өөрөө яг тухайн агшин болохоос өмнө үед тэр бэлгэвчийг зөв аюулгүй байлгах нь хүртэл амар чухал авчдаг. Тэр чинь маш нэмэхэн зүйл байгаа учраас бид нэр төрөвчөндөө хийдэг, керманда хийдэг, цүнхэндээ хийдэг. Тэгснээр олон удаагийн үрэлт үүснээр бэлгэвч цоорох аюултай болдог. Тэр үнэхээр өөрийгөө хамгаалаад би бэлгэвч хэрэгэлсэн. Тэгвэл түүнээс өмнөх агшинд энэ бэлгэвчийг хэрхэн зөв өөртөө хадгалах вэ гэдэг энгийн зүйлийг мэддэггүй. Тэгээ цааш нь аваад үзэх юм бол өсвөр насныхан маань энэ тал дээр бас маш хаалттай. Эцэг эхчүүд нь ч хэлж өгдөггүй. Миний санаж байгаагаар биологи хичээл дээр 9 дугаар ангид байсан баха. Нэг хальт багш ийм зүйл байдаг шүү гэж дуртаал хайсан. Би 12 дугаар ангиад төгсгөөд миний таньдаг, миний үеийн 5 6 охтууд жирэмсэн болсон. Зарим нь бол авахгүй болж байгааг бол анзаарсан. Зарим нь гаргачихсан одоо байж байгаа. Тэгэд энэс эргүүлээд хараад үзэнгүүт эцэг их байх гэдэг яг тэр хариуцлага дээр ирэнгүүт эр хүнч байсан, эм хүнч байсан яг тэр зугтах үйлдэл нь бол амар их харагдсан. Тэгээд ганц би хүүхэдтэй ээжүүд хүсээгүй жирэмслэлтээс олж өртсөн. Тэгээд чимээгүй бэлгийн замын халдвар төвчөнтэй хүмүүс маш их байгаа. Зөвхөн шинжилгээгээр нотлогдож байгаа хэдхэн халдварууд байгаа. Түүнээс цааш хүмүүс өөрөө дор мөрдөө имчилгээ явж байгаа халдварууд зөндөө байгаа. Тэгэхээр яг энэ талаар залуучууд маань нээлттэй болоод энэ талаар бүр илүү сайнаар ярилцдаг, ойлголцдог болох хэрэгтэй. Tall hoes in a single bound. I'm single now, got no ring on his finger now. I never let another chick bring me down in a relationship. Save it, bitch, babysit, you make me sick. Superman ain't saving shit. Girl, you can jump on Shady's dick. Straight from the hip, cut to the chase. I tell a motherfucking slut to her face. Play no games, say no names. Ever since I broke up with what's her face, I'm a different man. Kiss my ass, kiss my lips, bitch, why ass? Kiss my dick, hit my cash. I'd rather have you hit my ass. Don't put out, I'll put you out. Won't get out, I'll push you out. Push blew out, popping shit, wouldn't piss on fire to put you out. Am I too nice? Buy you ice. Bitch, if you had, wouldn't buy you life. What you trying to be my new wife? What, you Mariah? Fly through twice. But I do know one thing, no. Bitches, they come, they go. Saturday through Sunday, Monday. 10 жилийн боловсрал дээр нь хинч энэ талаар ярьж өгдөггүй. Цаанаасаа системд нь тэр нь алтаатай байдаг. Та нар зүгээр л энэ секс гэдэг зүйл ийм байдаг шүү. Нөхөр чөхвээ хальт ярьлаа. Өсөн насныхан бүгдээр нүрээ дарлаа, инээлээ. Ийм юм байдэн штэ гэл явлаа, шилжилтийн нас ирлээ. Мэдрэмжийн болон биологийн үйл явцын хувьд бол хүн болгонд хэрэг хүсэмжилдэг. Харин хүсэмжилж болно. Харин ухаалаг хүсэмжлээч. Үнэхээр чи хиймээр байгаа бол хий. Зүгээр. Гэхдээ бэлгэвчтэйгээр тэр хайртай хүнийгээ шаргалуулахгүй тулд амьдралд нь ямар нэг хэцүү толбыг үлдээхгүй тулд хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгэд эмэгтэй хүмүүс ч ихсэн яг тэр бэлгэвч гэдэг зүйлийг өөртөө авч явахаас амар хичдэг нь аюу сан санагддаг. Яагаад эмэгтэй хүн бэлгэвчтэй явж болохгүй гэж. Яагаад бэлгэвчтэй эмэгтэй хүн заавал муухай нэршилтэй байх хэвээр. Өөртөө хайртай байгааг л ингийн илрүүл. Тэгэхээр зүгээр л байх. Би бол зөв хэлээд байгаа байхгүй. Зүгээр бэлгэвч бол зүгээр бидний өдрөө болгон хэрэгэлдэг талхтай адилхан. Чи далгаа авахтаа ичдэггүй шиг та бэлгэвчийг авахтаа бас ичих хэрэггүй гэдэг зүйл. Санжирын тухайд бол яг одоо нөгөө яг энэ бэлгэвчний зөв хэрэглээтэй холбоотой энийг мэдээллийг бол сурагч ахта авч байгаа юм. Тэгвэл яг энэ бэлгийн зөв боловсролын талаар мэдээллийг те ер нь яг хаанаас аваа те яг өнөөгийн энэ одоо төвшөнтэй бэлгийн зөв боловсрол гэдэг нь юм байдгийг бэлгэвч гэдэг нь юм байдгийг нээлттэй ярих хэмжээнд төрсэн юм байна. Миний хувьд яг сайн дурын нэг ажил хийгээд тэр нь бэлгийн замын халдвар төвчөнтэй холбоотой байсан. Тэгээ тэрэн дээр би бэлгийн замын халдвар төвчний талаар судлаад жилийн өмнө тэгээд харсаа чинь жилд 16 мянган хүн бэлгийн замын халдвар төвчнөр өвчилж байна. За эргүүлээд үтсээ чинь 7 мянган 18-аас доош насны охид хүсээгүй жирэмслээс олж 50% нь авахгүй болж байна гэдэг нэг тийм судалгаанууд ингээ уншсан байхгүй. За тэгчээ дараа дэлхийд ямар байд юм бэ гэсэн чинь харин 19 оны чөлөө судалгаагаар Монгол бас бэлгийн замын халдвар төвчнөрөө дэлхийд 2-т байсан байхгүй. Тэгээ одоо тэгвэл ямар байгаа гэсэн чинь Монгол бас бэлгийн замын өвчлөлөөрөө 8-т байсан байхгүй. Тэгээ ингээ хараад үзэнгүүт бид нэр дэлхийд сүүлийн олон жилүүдэд бүр топ 10 дотор нь бид нэр өстөө бэлгэвчний талаар мэддэггүй шүү гэд дэлхийд өөрсдөө гайхуулчихсан байдалтай байсан. Тэгээ тэрийг харчаад
би бэлгэвч гэж бичээд фэйсбүүк дээр хагаад үтсий чинь надад ганц 2 дэх үеийн нэг 14 оны видеонууд бэлгэвчний талаар гээд нэг их ч ингээд сонирхолгүй амар уйтгартай юм байдаг гэж ярьсан юмнууд. Тэгэл YouTube руу орсон чинь бас нэг хідэн залуучууд ангахаа оюутнуудын хийсэн видеонууд. Тэгээ Instagram руу орсон чинь ямар ч мэдээлэл байхгүй. За англи хэл дээр хайвал яг хөө зөндөө байгаа. Асуудалгүй. Харин монгол хэл дээр энэ зүйлийг ярьдаг, энэ зүйлийг дуурдаг хүн яг байхгүй байнгут би бүтэн жил бодсон аахгүй юу. Үнэхээр яг энэ сэдвээр би гараад ирвэл хүмүүс нааг юу гэж хүлээж авах бол би нэг ястандаа боддог зүйл нь яг энэ бэлгэвч гэдэг сэдвээр би арт түмнийхээ өмнө өөрийгөө туг тагсан л гэж хэлж болно. Яг тэгвэл энэ хэний ч ярьдаггүй эмзэг сэдв. Яг ярьдаггүй сэдвийг би өөрөө хүндэж гарч ирснээр би тодорхой хэмжээнд нийгмээс бол шүүмжлэл хүлээж авсан. Тэгэхдээ ирээдүйд байгаа асар олон дүүнер маань надад баярлна гэдэгт би итгэлтэй байгаа. Яг тэгвэл энэ сэдвээр дахиж алдах магадлал нь багасах болохоор энэ сэдвийн талаар жоохон ч гэсэн мэддэг болох болохоор Тэр зарим хүмүүсийн тухайд бол одоо бэлгэвчийг хэрхэн яаж зөв хэрэглэх вэ гэдгийг мэддэг. Гэхдээ нөгөө авахаасаа ичдэг ч юм ийм асуудлыг юм журны яг нөлөөлөд байгаа зүйл нь яг юу байгаа. Яг үзэж байгаа дэлгүүр болон бусад газруудад суудаг эгч нараа нэг сайн анхаарал үзээрэй. Надад өсвөр насныхнаас амар олон чат ирсэн. 13 настай, 16 настай хүүхдүүдээс. Юу гэсэн бэ гэхээр надад бэлгэвч өгөхгүй байна гэдэг зүйл. Юу яриад байгаа юм бэ? Тэр хүүхдийг хохироох гээд байгаа юм уу? Тэр хүүхдийг алтуулах гээд байгаа юм уу? Хэдэн настай байсан ч гэсэн өгөөсэй гэж хүсэж байна. Яагаад заавал 13 настай гэд авч болохгүй. 13 настай хүүхэд жирэмсэлж штэ. Энэ зүгээр хүн ярьдаггүй болохоос чимээгүй сэдв байхгүй юу? Өнөөдөр чиний гэр бүлийн чиний хамаатны хин нэгэн жирэмсэлчээд хүсээгүй жирэмсэлд өртчөөд дохтой болчоод тэмбүүтэй болчоод хиндэж хэлэхгүй байхгүй юу? Яагаад гэвэл энэ эмзэг сэдв болохоор яагаад гэвэл энэ талаар хүн ярих юм бол чи ад үзэгдэж чичлүүлэх болохоор чимээгүй байдаг сэдв. Тэгэхээр энэ нууцхан сэдв байхгүй юу? Маш нууцхан. Бүр хинч ярьдаггүй. Ярьсан хүн нь харин гаж донтой, заваан, зэвүүн, хогийн, нийгмийн хогшаар гэдэг нэршилт орно. Тэгэхээр энэ чимээгүй сэдв дээр нээлттэй байх гад хичээж байгаа өсвөр насны дүүнер маань бэлгэвч авах гад оронгууд өгөхгүй байх яг тэр сонио хандлага, тэр сонин бодол тэрийг өөрчлөх хэрэгтэй. Хүн болгон авах ёстой. Хүн болгон авахд нээлттэй байх хэрэгтэй. Бид нар энэ зүйл дээр хаалттай байсараагаад ичвэртэй болгоо хиччихсэн. Одоо харин шинэ үеийн дүүнер, шинэ үеийн залуучууд энэ зүйлийг ичвэртэйгээр харахаа болох хэрэгтэй. Үнэхээр чи кермаг уучгаа бэлгэвч унаад ирвэл амар яраас хандраад тэрийг кермалах хэрэггүй. Би өөртөө хайртай, би бэлгийн боловсралтай, би бусдыг бол өөрийгөө хамгаалж чаддаг эр хүн гэдгээ харуулах яг тэр хариуцлагатай нэгэн шүү гэдгээ мэдэрч болох чухал зүйл гэж ойлгох нь зүйтэй болоо гэж боддог. Тэр одоо хүн бүр нөгөө бэлгэвчийг яаж хэрэглэх вэ гэдгийг мэддэг. Дээрэс нь нөгөө бэлгэж аваад чидгөө тэр нийгмийг бүтээхэд бид нар зүр нь яг юу хийх хэрэгтэй байна. Тэгэхээр энийг үзэж байгаа эцэг эхчүүд маань бүгдээрээ өсвөр насныхаа 10 наснаас дээш хүүхдүүдтэй ийм байдаг шүү гэдгийг хэлдэг байх хэрэгтэй. Надад л миний эцэг их надад бэлгэвч гэж л хэлж үзээгүй. Би сонсоочгүй. Би сургуульдаа хальтал сонссон. Эрүүл мэндийн хичээл дээр биологийн багш хальт бэлгэвч гэж юм байдаг шүү гэж хэлээд өөр юм биш сонсоогүй. Хүүхдүүдийн инээлчж байгаа, ичж байгаа байдлыг л би анзаарсан. Тэгэд ингээд анзаараад үзвэл надад өсвөр насных маань амар олон түүхүүд ирсэн. Саяхан ирсэн нэг түүх нь 16 настай охин над руу бичиж байгаа байхгүй юу? Ахаа би таны энэ залуугийн түүхийг ярьсны чинь сонслоо. Би одоо 16 настай. Би хүүхэдтэй гэртээ хүүхдээ хардаг ээж байна. Тэгээд би өмнө яг үнэхээр найз залуутай хайртай сэлэн харилцаанд орсон. Би түүнд хайртай болохоор. Тэгтээ би яг жирэмслээд ээж болох үед тэр намайг хаяа авчихсан. Одоо надад үнэхээр хэцүү байна. Би гэрийнхэндээ хамаатнуудтай адлуулж байна. Та намайг яг ойлгох юм шиг санагдаж байна. Та энэ талаар олон хүмүүст хэлээд өгөөч. Өсвөр насны хүүхдүүд ингэж хохироод байгаа шүү гэдгийг та илүү сайн хэлээд өгөөч гэд. Тэгэж хэлсэн. Надад тэр өсвөр насны олон дүүнераас минь ирсэн мессежүүд буцаагаад энэ сэдвэр илүү их яриад өгье. Энэ сэдвэр монголчууд бүгд мэддэг болтол нь яриад өгье гэдэг яг тэр хандлагыг, тэр мэдрэмжийг надад өгсөн. Гэхдээ миний бэлгэвч гэдэг яг энэ сэдвэр бол би дуусгахгүй. Би хөгжлийн бэрхшээлтэй мянган хүмүүсийн эрх ашиг яаж зөрчигдөж байгаа талаар ярьж байгаа. Энэ нийгэм чи өөрөө нийгэм шиг нийгэм байж чадахгүй байгаа талаар ярьж байгаа. Яг миний үндсэн баримталтыг яг энэ 3 сэдв байгаа. Яг энэ 3 сэдв дээр дуу хоолойгоо залуучуудаа тэр тусмаа яг өсвөр насны дүүнертаа
илүү ихээр таниулмаар байна, илүү ихээр мэдүүлмээр байна гэдэг зорилготой явж байна да. Энэ удаагийн тэрийн зочин болонда ютубер Санжирыг онцол за бэлгэвчний яг зөв хэрэглээгээр дамжуулж үр хөндлөлт хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих халдвар гэсэн олон удаа мэргэжилт өгчин зүйлээс хэрхэн одоо сэргийлэх боломжтой талаар ярилцлаа.